3 онд Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын суманд засаг даргын захиалгаар Цагаан уул сумын бэлчээрийн доройтол хортой ургамал тэгээд уул уурхайн лицензтэй газрын судалгаа хийж явсан. Тэгээд судалгаа хийгээд бүтэн 7 сард 10-20 хоног шахам явчихэд яг буцаад явж исэн чинь Цагаан уулаас Бүрэн хаан хоёрын нутагт Тосонгийн өвөр гэдэг газар дээр маш сонин тийм цэцэг ургасан байхаар нь таарад тэгээд тэрнийг очиж судалж үзсэн чинь үнэхээр өвөрмөц гоё юутай цэцэг байсан. Тэгээд тэрнийг аваад гэрбарт аваад ингээд энэ судалгааныхаа одоо материалыг их сургуулийн англи зүүн танхимд өгчихсөн. Тэгээд энд очисон чинь тэнд одоо манай англи зүүн танхимыг гол удирддаг ургамал судлаач Батлан оюун цэцэг гэж эрдэмтэн бий. Тэрний шавнаар мөнгө тулга бааш мөнгө гэд энэ судлаачд үзээд рүү гинтхэн нэг өдөр 4 сард утасдгийг оюун мэгч энэ ургамлаа та хаанаас олсон бэ? Таны ургамал ерөөс дэлхийд байхгүй шин зүйл байна гэд би гайхаад тэгээд нилээ хийсэг байсан дараа та зургийг явуулаач цэгээ явуулаач гэд тэгээд би тэр ургамлын тухай яасан авсан бүх мэдээлэл бүх юмудаа ингээд өгөөд явуулсан чинь энэ бол яа харахгүй нэг шин зүйлийг бүртгэхэд одоо ДНК-гийн шинжилгээ хийдэг генетикийн биологийн бас морфологийн одоо дөрсөл бичгэл хийдэг. Таных бол ерөөсөө ДНК-гийн шинжилгээ хийлдэггүй гэдэг шинэ гэдэг нь бол тодорхой болчлаа. Тэгээд энийг би цааш нь одоо тэр олон улсын хэмжээнд явуулах гэж байна гэд ингээд хамтарсан мэдээлэл солилцсараад тэр одоо мөнгө тулга гэдэг залуу тэр евро бичээд тэр бас мөнгөнд тэр явуулсан ботаникийн журнал ботаник гэдэг сэтгүүлд. Тэгэхээр энэ сэтгүүлд бол одоо шүүдэг том коллег байдаг юм байна. Одоо шинэ зүйл үү бий юу бичгэл нь ямар юм гээд ингээд шалгаж ханаад 6 сард тэр хариу нэрсэн. Эрэхтээ одоо таны мэдээллийг ингэж хүлээж авлаа гэж. Таны ургамлыг шинэ гэхээр одоо юу гэж нэрлэх үү гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд хөвсгөлөөс олсон юм чи хөвсгөлийн юу гэх үү өөр үл оюумаа гэж нэрлэх үү гээд би бодож байгаа юм л да. Тэр юунд би энэ олон жил 40 жил ургамлаар одоо судалгаа хийж явлаа. Гэхдээ би яг ургамлын судалгаа хийхдээ аль нэгэн шинжилгээ ухааны байгууллагад харилцаагүй өөрөө 100 ажиллаа хийжэл ажлынхаа завсар чөлөөгөр ч юм уу эсвэл 100 чөлөө гаргахаараа ургамал судлаад маш олон төрлийн одоо зүйл хийсэн. Өөрийнхөө нэрээр одоо бүртгүүлнэ гэдэг нь үнэхээр бас ховор тохиолдол. Энэ бол аз байдаг байхгүй юу? Зөндөө бол ургамал судлаач байна. Энэ тэндгүү тэнцэн тасралтгүй одоо судалгаа хийгээд явж байгаа тэгтэл цоо шин зүйл олно гэдэг бол тэр хүнд бас тохиохгүй аз. Тэгээд тэр яваа за оюума гэдэг ургамал судлаач энэ ертөнцид байсан гэдэг нь бол одоо ингэж шууд үлдэх учраас оюума гэж нэрлэе гэд манай найз тэр оюун цэцэгч зөвлөсөн. Тэгээд тэрүүгээрээ нэрлсэн чинь тэр хэмжээгээр нь дэлхийн хэмжээнд одоо шин зүйл гэдэг нь бүртгэж авсан байна л л дээ. Тэр энэ ортоз гэдэг зүйлийн ургамал бол дэлхий дээр 300 гаруй зүйл байдаг юм байна. Бас 300 гаруй зүйл дотор тэрнийг ялгаж танихад маш хэцүү өөрмөс тийм юу л да. Мэргэжлийн хүн бол ерөөсөө ялгахгүйгээр. Тэгэхээр ийм зүйл дотор шин зүйл бас нээн гэдэг бол тэр судлаач айгүй урж чадвар шаарддаг. Тэр яа харахгүй энэ бол багийн судалгаа байсан. За би бол ямар ч байсан тэр цэгийг нь олсон. Тэгээд судлаач шин зүйл тодорхойлох нь бол тэр мөнгө тулга тодорхойлж байгаа. Тэгээд тэр дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөлт бичих нь бол баас мөнгө болон тэр оюун цэцэгтэй баг ингэж ажиллаж байгаа. Ингээд 4-5 хүний одоо багийн бүрэлдэхүүнээр энэ ажлыг үл хийсэн. Тэгэхээр ямар ч судалгаа, ямар ч ажлын амжилт бол нэг хүний амжилт биш те. Багийн амжилт байдаг. Би энэ судалгаа хийхдээ дөлгөөн гэж хүүтэйгээ явж байсан. Тэр хүмүүс маань одоо миний гэр бар авах, дээж авах энэ юм боловсруулах бүх юмнуудыг хийж өгдөг. Би зургийг авах. Тэгээ би бол өөрөө бичлээ хийгээд ингэж явах жишээ нэг их мэс. Тэр хүүхдүүдийн гэр бүлийн бэлийг харахгүй дэмжлэг байгаа л та.